Манайх бол хөдөлмөр хамгаалалтын ажлын гол үйлдвэрлэдэг үйлдвэр. Тэгээ уул уурхайд бол бэлтгэн нийлүүлдэг. Тэгээ ер нь бол уул уурхай маань үйлдвэрлэлийн чанартай байдаг учраас бусад цаг үед нь ингээд малчтад буюу арт иргэдэд зориулсан гутал арь ширээдлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байгаа. Манайх бол одоо үнгүүдэд байгаа малын арь ширээг нэмэн үрдүр шингэсэн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж гаргадаг юм үйлдвэр байгаа. Манайх өнөөдрийн байдлаар гоёлын гутал, хоромон гутал, гоёлын бүс гэдэг 3-4 төрлийн бараа бүтээгдэхүүн ирсэн байгаа. Ерөнхийдөө бол манайх нөгөө нэг ерөнхий чиглэл нь уул уурхай хөдөлмөр хамгаалалтын ажлын гутал юм байгаа юм. Тэгээд уул уурхай маань үйлдвэрлэлийн чанартай байдаг учраас босоод үед нь 3-4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ болохоор малчтын гутал, гоёлын гутал, тэгээд жижиг арьсан эдлүүд багтдаг байгаа. Нэгдүгээр бол би өөр арь ширээдлийн загвар зохион бүтээгч мэрэгчлээ хүн. Хоёрдугаарт бол манай сум орнотог өөрөө уул уурхай ихтэй гэдэг утгаараа бусад сумдаас илүү давуу талтай. Одоо үүнийг би өөрхөн мэрэгчлэлтэй холбоод уул уурхай хөдөлмөр хамгаалалтын ажлын гутал үйлдвэрлэж болох юм байна гэдэг зүйлийг олж харсан. Хоёрдоо төрөхөд үнгүүдэд байгаа малын арь ширээдлийг яагаад ингэж маш гоё чанартай үндэсний үйлдвэрлэл болгож нэмэн үрдүр шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй вэ гэдэг санаа гараад тэгээд ингэ үйлдвэрлэл явж байгаа. Мэдээж хамгийн том онцлог нь гэх юм бол манай Монгол мал маань бусад улс орны мал аж ахуйг бодвол дөрвөн үйлдвэрлэлийн бэлчээрийн аж ахуйтай байдаг учраас арь шир маань маш ийм одоо чанартай байдаг. Тэгэхээр ард иргэдэд бид нар маш чанартай бүтээгдэхүүнийг санал болгох нэ эрүүл ахуйн шаардлага хангасан. Ер нь бол дандаа малын арь шир одоо нэхий дотортой тий эсгээ дотортой арь ширээдлэл нэг давуу талтай. Хоёрдоо тэгэхэд бол одоо импортоор орж ирдэг бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө илүү загварлаг, дотоодын бүтээгдэхүүн загвараар жоо унах гэдэг сул тал байдаг. Гэхдээ манайх үүнд илүү нөгөө нэг давуу тал өгж ажиж техник технологи илүү сайжруулснаар одоо загвар болон хийц үнэн дээр ерөөсөө голөгдохооргүйгээр үйлдвэрлэж чаддаг болсон байгаа.